Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 365 өдөр гайхамшигтай хамт подкастын маань 38 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. Та бүхний итгэлтанд Панда байна. If you ever feel lost, let your heart be your compass. Emily. За тэгэхээр өнөөдрийнхэн персептийн талаар ярихаас өмнө хэдүүлээ уламжлал ясаа. Персептийнхаа хэлсэн үний талаар ярьдаг. Гэхдээ ингээд персептийн маань доор ингээд хэлсэн хүн гэдэг дээр ганцхан нэр биччихээр яг тэр хүн маань ямар утга учиртай хүн бэ гэдгийг хайж олгож авах хэцүү байна. Миний бодлоор л Wonder номон дээр маань гардаг санагдаад байгаа. Тэгээ би нэг гайхамшиг буюу энэ Wonder номоо ер нь бас уул 2 удаа уншсан. Гэхдээ жоохон өмнө буй нэлээ Японд яж ахтаа уншаад ер нь Японд яж ахтаа 2 удаа уншсан гэхээр баг 3 4 5 жилийн өмнө уншсан байгаад байгаа. Тэгээ доторх гардаг хүмүүсүүдийнх нэрсийн жоохон мартчихад тэгээ нэг саяхнаас эхлээд дахиж уншиж эхэлж байгаа. Тэгэхээр ингээд дараагийнхаа гарч ирж байгаа ийм нэг жоохон мэддэхгүй байгаа нэрнүүдтэй Wonder номноос олоод та бүхэндээ ярина гэдэгт итгэлтэй. За тэгэхээр өнөөдрийн Emily гэдгийн хувьд болохоор Google-с жоохон хайж үзсэн. Тэгсгэд Wonder номтой холбоотой гэх юм бол Wonder номон дээр маань жоохон спойлдах юм бол гол дүрийн хүү Аустин болно. Түүний эгч Мия гэд. Тэгээ эгч нь нэг тийм жүжигт сургуулийн жүжигт тоглодог. Тэр жүжигэн дээр болохоор Our Town буюу манай тосгон гэд тэрэн дээр Emily гэдэг охины талаар гардаг. Тэгээ ер нь бол тэр охины хувьд бас ер нь нэлээд тийм сэтгэл хөдлөл эднэр өндөртэй. Тэгээд хүмүүс хэрхэн амьд байна вэ гэдгийг байх ёстой зүйл юм шиг ингээд хардаг болсон талаараас ингэж өгүүлдэг юм байна. За тэгээд өнөөдрийн яг персепттэйг ингээ холбоод ярих юм бол бид нарт нэг тийм үе яадаг да. Юу ч ингээ утга учиргүй юм шиг болчихсон байдаг. Ингээд өмнө ингээ хийгээд ингээд зүгээр болоод идэг байсан юмнууд маань гинэтгэн л нэг өдөр ингээд амар утга учиргүй. Би өөр нь яагаад энийг ингээ хийгээд байгаа юм бэ гэд нэг өөрөөсөө бас нэг жоохон асуулт асуух үе хүн болгонд байдаг штэ. Яг тийм үедээ өөрийн дотор байгаа хайрыг, өөрийн дотор байгаа зүрх сэтгэлээ луужин болгоод дагаарай гэсэн утгатай байна. Ер нь би нэг юунд талаа амар итгэдэг. Өөрийнхөө нэг зүн бэлэг бишээ. Совин гэх юм уу? Цаанаас нэг юм төрдөг нэг юм хөвлөд яг нэг үүсдэг нэг тийм мэдрэмж байдаг да. Англиар болохоор gut feeling гэдэг. Тэг ингээд зарим тохиолдолд ер нь бол миний үед тэр gut feeling гэдэг маань амар тийм хүчтэй илэрдэг. Тэгээ яг ингээд ер нь л эцэс дүнд нь яг л миний тэр gut feeling яаж мэдэрсэн яг л тэрүүгээр ингээд юмнууд ингээд болдог байхгүй юу? Яг нөгөө талаараа энэ маань бас жоохон нэг манифест юм шиг те үр дүн нэг тийм жоохон тийм байсан гэл мэдэрчэнгүүтээ тэрээга тийм болгочдөг ч юм. Тийм байж магадгүй. Гэхдээ ерөнхийдөө бол хүний gut feeling гэдэг маань өөрөө шинжлэх ухаанаар батлагдсан. Тухайн үнийг амьд байлгах зорилготой бидний дотор ингээ оршдог тийм зүйл байдаг зүн совин. Тэгээ энэ маань мэдээж гол зорилго нь биднийг амьд байлгах байдаг учраас ер нь бол бид нарын тарих ингээд бид нарт өөрсдөд маань мэдэгдэхгүй ч гэсэн маш олон ингээ холбоосуудаар эргэн тойрноос нэг тийм мэдээлэл их цуглуулж байдаг. Тэр маань ерөнхийдөө дийлэнх тохиолдол нэг амьдрах уу, өөх үү гэдэг нэг тийм
амар амархан хоёр асуултанд хариулагдахаар мэдээлэлээд юм байна л. Тэгээд яг тэр мэдээллийг ингэж нөгөө нэг их цуглуулад тархины холбоосууд маань хөгжих тусам ерөнхийдөө ингээ ямар нэгэн жижиг сажиг тийм аюул байна л гэж тархи маань өөрөө ингээ мэдрэх юм бол үзэх юм бол ер нь бол биднэрт өөрсдөд маань аюул байна гэж мэдрэхтхээс өмнө тархи маань ингээд аль хэдийн ингээ хариулт үзүүлээд тэгээ тэр маань өөрөө ерөнхийдөө нөө бид нарын ингээд gut feeling болоод зүүн совин болоод ингээд биднэрт өөрсдөд маань мэдрэгддэг. Дийлэнх тохиолдолд ерөнхийдөө нөгөө нэг тархин дотор болж байгаа энэ процесс бүр хитрхи хурдан явагддаг болохоор бид нар тэрийг нөгөө анзаарах ямарч боломж байхгүй тохиолдол бас байдаг. Тэгээд яг ингээ бодохоор яаж ч гэсэн бас амар сонирхолтой газ тий. Бид нарын ингээд одоо юу гэдэг бид нар тархиа удирдах байгаа мó тархи бид нарыг удирдах байгаа мó гэдэг нөгөө нэг жоохон нэг тийм философи маягийн асуултанд ингээд эргээд нэг тийм жоохон ороогдчих гээд байдаг. Тэгж бодохоор одоо нөгөө юу гэдэг юм дээ. Ер нь бол одоо яг миний хувь хүний зүгээс өгөх та бүхэнд өгөх юм зөвлөгөө. Тэгээ тэр маань хамгийн их ашиглагдаж болох талбар маань өөрөө нөгөө нэг бусадтай харилцах харилцаан дээр. Тэгээд бүр наривчлах юм бол жоохон нөгөө нэг хосын харилцаа гэдэг. Тэгээ яадаг вэ гэхээр хосын харилцаа нөгөө бид нарын яриад байдаг нөгөө токсик харилцаа гэдэг маань өөрөө уул нь бид нарт бол бид нарын тархи ингээд зүүн совингоор гэх юм уу юм нэг тийм дохио өгч идэг. Энэ хүн нэг л биш байна гэх. Нэг л биш байна гэх. Тэгээ бид нарын нөгөө нэг дурлсан тархич өөрөө нэг амар гоё фильтртэй шүү дээ. Нөгөө дурлсан хүмүүсийнхаа өөсивийг ингээд нэг сайхан яг нөгөө нэг юуны утас гэдэг шүү дээ. Huawei утас нэлээд алдартай та хэд мэддэг болов. Нөгөө камер нь ингээд өөсив юу ч болгоо ичтэй. Нөгөө селфид нар дарж марч байхад. Эсвэл бол ер нь зураг дарж байхад камер нь бол бүр үнэхээр би нөгөө хэрэгэлдэг байсан болохоор амар сайн мэддэг. Намайг бүр нэг хүн харчаад энэ зураг чинь чи өөр муу юм уу гэж яхаа би бүр нэг хэсэг яг тэрийг сонсч бүр ингээ шоконд ороо. Тэгээ ингээ ажиглаад байсан чи Huawei утас болохоор бүр нэг тийм амар ингээ хамаг үсийг дартаг байсан юм билээ. Тэгээ яг тэр шиг нөгөө нэг тарих гэдэг маань өөрөө хүнд дурлахаараа яг тийм фильтрт олчдаг болохоор ийм нэг жижигхэн над чинь нэг л биш энэ да гэдэг тийм сигналыг нөгөө тэр фильтр маань ингээд арчаа ичдэг. Тийм болохоор яг энэ gut feeling-ийг одоо яг үед бид нар чинь нөгөө амьд тулсан юм ер нь болохгүй шүү дээ. Тийм болохоор юун дээр сонсох вэ гэхээр өөрийнхөө сэтгэл зүг хамгаалах дээр сайн сонсоорой гэж зөвлөмөрөө. Одоо зөвлөгийг нэг амар дээрээс те. Ерөнхийдөө бол би зөвлөхийг хүсэж байна. Тэгээд хэрэг танд ингээд ямар нэгэн харилцаан дээр ялангуяа бүр нөгөө дотн харилцаан дээрээс энэ нэг л бишээ гэдэг зүйл бодогдох юм бол та нэг эргэж хараад бодоод үзээрэй. Нөгөө хүндээ үгүй энэ хүмүүс үнэхээр сайн гэд мэдээж тэр хүн чинь сайн хүн байгаа. Та өөрөө сонгосон болохоор гэхдээ нөгөө талаараа сайн хүн байлаа гэд сайн хүн бүхэн танд таарна гэдэгт нэг тийм асуудал ч бас юугүй штэ. Өөрөө жоохон ойлголтын хувьд жоохон сонио. Тийм болохоор энэ gut feeling буюу өөрийнхөө бас нөгөө сэтгэл зүрхээ луужин болгоод хэвлээ амьдралтаа харамсахааргүй сайхан аз жаргалтай амьдрцгаая. За тэгээд энд хүртэл сонссон бол доор комент хэсэгт панда эможи үлдээгээрэй. За та бүхэндээ баярлалаа. 365 хоногийн турш чамтай хамт байх чиний итгэл таанд панда.